2050 он гэхэд 10 алхам газрын 9 дороотолд орох эрсдэлтэй гэв. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дэлхийд дахинаа жилд 1.3 тэрбум тонн угац алдаж байна. Дэлхийд дахинаа 1 тэрбум гаруй хүүхэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж байна. Талууд нэгдсэн ойлголтод хүрч чадах хэсгээд олон улсын төлөөлөгчид эргэлзэж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх конвенцийн 17 дугаар талуудын баг хурал өнөөдөр 11 дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Тэнгэр телевиз хурлын талбайгаас өнгөрсөн 11 өдрийн турш өдөр бүр 7 мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн үзэгч та бүхэнд шууд амжуулан хүргэсээр байгаа билээ. Эхний мэдээг хүргэе. Хүн төрөлхтөн хөрсөө хамгаалахад юу ч хийхгүй гараа хумхаад суусаар байвал 2050 он гэхэд гიშгэж байгаа 10 алхам дутмын 9 цөлчөж дороотох төлөвтэй байна. Хөрс дороотно гэдэг нь хүнсний аюулгүй байдал алдагдаж, өлсгөлөн шилжих хөдөлгөөний аюул дагуулах эрсдэлтэйг COP17 хурлын үеэр анхаарууллаа. Өнөөдөр болсон хөрс ба хүнстэй холбоотой хэвлэлийн урлагийн үеэр нэгдсэн үндэсний байгууллагын эрдэмтэн нэгэн анхаарал татсан жишээ хэллээ. Нэгэн багш сурагчдаасаа дахиад зурхыг хүсгэд тэд амьд шувуу бус гялгар утсан савлсан дэлгүүрийн лангуун дээр зардаг дахиад зурсан байна. За энэ бол зүгээр нэг хүүхдийн гинэн төсөөлөл биш. Энэ бол бидний ирээдүй болсон хойч үе байгаль дэлхийн хөрс шорооноосоо хэрхэн тасарч холдсныг илтгэсэн эмгэнэлтэй дур зураг юм хэмээн тэрээр жишээ татан ярьлаа. Хоол хүнсээ зүгээр л дэлгүүрийн бараа мэд хардаг болсон энэ хандлага нь хөрсний сүйдэлд хөтөлж байгааг тэрээр инхүү оновчтой тайлбарллаа. За энэ тэгэхээр хандлагаа өөрчлөхийг уриаллаа. Орон нутгийн иргэдэд бид нар тэр ач холбогдлын хэр авиж чинь бид нар ийм цогц арга барилаар ажиллаж гин үгүй юу? Газрын асуудлуудыг шийдвэрлэхдээ эдийн засгийн хэрэгжих боломжуудыг харахтаа за тэгээд одоо ургацыг одоо орлого болгохын хувирахын төвд бол бид нар бэлчээрүүдийг сэргээх ёстой. За эдгээр нь болохоор квадрат метр болгонд бол хөрөнгө оруулалтын өгөөж бий болгоно гэдэг өнцгөөс харахгүй байгаа. За энэ бүгдийг бид нар холбож үзэх юм бол маш том амжилтанд хүрнэ. Бид нар асуудлын талаар ингэж бодохгүй нэгтээ ингэж бодох хэрэгтэй. Энэ асуудлуудыг бид нар холбож харах хэрэгтэй байна. За хүнсний одоо бидний 95% нь бол дандаа хөрсөнд ургасан хүнс байгаа. Бид нар эрүүл хөрсгүй байх юм бол эрүүл ургамал яаж урах вэ? Эрүүл амьтад яаж байх вэ? Эрүүл хүмүүс яаж байх вэ? Практикаас харахад бол хөрсийг хамгаалах, сэргээх ажил нь ерөнхийдөө бууралтай чих хандлага харгаж байна. Хамгийн сүүлийн хөрсний тайлан гарснаас хойш бол бууралт ажиглагдаж байна. За тэгээд тайлангуудын зөвхөн 10% нь сайжралт үүссэн гэж ярьж байна. Хэрвээ ийм чих хандлагаас цаашаа өргөжлөх юм бол хямрал бидэнд тулгарна гэсэн үг. Эрүүл хөрс бол эдийн засгийн аюулгүй байдал улс орны тогтвортой өөрчлөлийн хамгийн том дархлаа. За гэвч хөрс хамгаалах ажил дэлхийн нийтээрээ санхүүжилтээр гацаад байна. Хэдийн олон улсын байгууллагууд болон хөгжсөн орнууд тусламж өгч байгаач энэ нь хүрэлцээг байгаа учраас завийн эмчлийн хөрөнгө оруулалтыг татах нь цорог ганц гарц гэдэгт талууд санал нэгдэж байлаа. Би тогтвортой өршөнтлөө дэлхийн бизнесийн зөвлөлд бол ажилладаг. За энэ байгууллагыг бол 250 компани гишүүнтертэй тэгээд олон улсын компаниуд байгаа. Бид нар бүгдээрээ хамтран ажилладаг. Тогтвортой, төсвөртэй, эрхтгч дэлхийг үүсгэхийн төлөө ажилладаг. Төр хувийн ишлийн хамтын ажиллагааг бид нар харах хэрэгтэй. Энэ бол ханган эрүүлтийн ганцхан сүлжээ биш, ганцхан хөрөнгө оруулалт биш. Харин хамтдаа ажиллаж бидний эрсдлээ хуваах хэрэгтэй. Тэгээд улмаар хүмүүст очих үн цэнийг бол сайжруулах болон эдийн засаг болон дэлхийдээ бол зориулж бид нар сайжралтыг бий болгох ёстой. Засгийн газар шийдвэр гаргагчид нь байсгийгээд солигдож дагаад бодлого нь өөрчлөгддөг байдал нь хувийн хвшлийнхэнд маш том тушаа болж байна. За энэ дэлхийн нийтээрээ хөрсөө хамгаалж хүнсний аюулгүй байдлыг хангая гэвэл хамгийн ихэнд төрийн бодлогын тогтвортой байдлыг чанд хадгалах шаардлагатайг олон улсын шинжээчид хатуухан санууллаа. За ингэж хувийн хвшил болгоомжлохгүйгээр хөрөнгө оруулалт хийж тэр хэрээр хөрс хүнсний асуудалд шийдэгдэнэ гэдгийг хэлж ирсэн юм а. Дэлхийн хүнс хөрсний дороотол болон хүнсний аюулгүй байдлын тухай олон улсын шинжээчид ийхүү анхааруулсан бол салбарын сайднаар өндөр хэмжээний уулзалтаар бодит шийдэл хаан санал солилцлоо. COP17 хурлын хүрээнд болсон энэхүү уулзалтаар улс орнуудын сайднаар юу гэж ярьсныг одоо хүргэе. 2018 оноос хойш бид ойролцоогоор 335 мянган га газрыг нөхөн сэргээсэн. За 4 сая хүн одоо 3 мянган одоо тасганд амьдардаг.
Тийм учраас бидний одоо туршлага юу харуулад байна вэ гэхээр бид ургамлан давхаргыг одоо бүрхүүлийг нэмэгдэж байгаа. За бид газрыг одоо бэлчээрийг бас үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн одоо залгаад тэгэхээр энэ нь эргээд бас газрыг нөхөн сэргээснээр бас шууд болон дан байдлаар энэ газар тариулж болон одоо малчтын хоорондох зөрчилдөөнийг бас тодорхой хэмжээгээр бууруулж байгаа гэж харж байгаа. Нэрийг үр дүнгээр гарч байна. Нэгдсэн амбицтай байж ижил бид нар болохоор үндсэн гол одоо тулгараад байгаа өндөмтүүдээ одоо даван туулах боломжтой гэсэн. Шүлжээнд болохоор 400 гаруй ухаалаг одоо газар тариалангийн технологиг нэвтрүүлсэн. Тэгээд 300 сая гаруй долларыг болохоор зөвхөн одоо бизнес төлөвчдөөс энд хөрөнгө оруулалт татаж оруулсан. За жишээл Нигерийн талаар ярих юм бол засгийн газар болохоор яг энэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх үүднээс 900 сая доллар бол зарцуулсан. За тэгээд 1 тэрбум долларыг болохоор бас хувийн секторээс татаж гаргаж ирдэг гэсэн. Тэгэхээр энэ яагаад ингэж болж юм хүмүүс яагаад чадаад байгаа юм бэ? Яагаад гэвэл одоо зөвхөн одоо энэ газар тариалангийн салбарт хувийн хэлбэр хөрөнгө оруулалтгүй эрсдлийг бас багасгах хэрэгтэй. Малын тижээлийг малын бууцан дээр ногоон тижээл тариалах нь тижээлийн зарлыг саяар хэмнээ зогсохгүй хөрсийг дороо талаас хамгаалах ухаалаг шийдэл болсоор байна. Эдийн засаг болон экологийн хувьд давхар ач холбогдолтой энэхүү туршлагыг COP17 хурлын үеэр онцоллоо. Бид нар одоо тодорхой хэмжээний нэг юм тариаланч болмоор байгаа юм. Хамгийн наад зах нь ихэд одоо зөвхөн одоо өвлжөөнийхөө бууцтанд тийм үү. Өвлжөөний бууцанд одоо эрдэнэ шиш болон овёс гэдэг ногоон тижээлийн урмлуудыг тарих боломж байдаг. Маш сайн ургадаг. Тэ нэг шуудаа ногоон тижээлийн үр овёсны үр хийгээл булаад тэгэл нэг 45 хоногийн дараа нэг портер ногоон тижээл хураагаад авах боломжтой. Бид нар бас тижээл тари хөдөлгөөн гэдэг юм хөдөлгөөн өрнүүлээд явж байгаа. Одоо нэг 3 дахь 4 дахь жилдээ явж байна. Тэгээд тэр арга хэмжээнийхээ хүрээнд одоо 2-3 аймгийн сумдуудаар нийтдээ давхарцсан доогоор 10,000 орчим малчдад одоо энэ сургалт туршлага нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Ногоон тижээл маань бид нар одоо манай Монгол орны хувьд бол бороо ухтуулан тариална гэж ярьдаг. За 96 сарын 10-аас хойш ерөнхийдөө тариална. За тэгээд ногоон тижээл дотроо одоо яг малчтын хувьд бууцны хөлдөө бол тарихад мөн адил тэр хугацаагаа харна мэдээж хөрсөө боловсруулна. Одоо жишээ нь хошуу буудаан дээр ч юм уу гад одоо 150-180 кг ганаар морч юм ингээд тооцоод өөрийнхөө талбайд тарьчихна. За шаардлагатай бол бага хэмжээнд бол органик бордоогоор бордох хэрэгтэй. За тэгээд нөгөө малчт маань одоо өөрсдөө нөгөө хадлан хийдэг хадуур байгаа шүү дээ. Тэр өгөөрөө боогоод авчих юм бичил. За малын бууцыг бид бордоо гэж ярьдаг. За энэ ч утгаараа малын бууцан дээр ногоон тижээл тариалах нь малчид нэг сумаар хоёр туулаа бодож байгаагаас ялгаагүй гэдгийг судлаачдын зүгээс онцолж байгаа юм. За нөгөө талдаа бас нэг судлаачдын ярьж байгаа өнцөг бол сэрэмжлүүлэх өнцөг байгаа. За тэдний зүгээс энэ хിവэрэ одоо хөрсний дороотлыг бууруулахгүй үргэлжилсээр байх юм бол хөрс улан нэмгэрнэ гэдгийг хэлж байгаа. За хөрсний дороотл явагдана гэдэг бол за үржил шимтээ зузаан байх ёстой хөрс маань улам нэмгэрч за салхи болон ус за бусад одоо орчны нөлөөллөөр ингэж алга болж улам нэмгэрхийг хэлдэг юм байна. Хээрийн хөрс бол байна штэ. Жилдээ 6.1 тонн хөрс ингээд жил болгоо ингээд алга болдог нэг гадал багаас. Энэ бол маш их хэмжээний тоо. Гэтэл говийн хөрсөн дээр болоод ирэнгүүт зэрэг 12.7 тоннга ийм хөрс алга болж байна. Энийг ингээд хөрсөн дээр ингээд хараагаад үзэх юм бол хээрийн бүсэд болохоор зэрэг 0.37 мм хөрс. Одоо нэгсэндээ хөрсний гадар дээрээс нэг 0.3 мм хөрс ингээд алга болчихж байгаа гэсэн. Монгол орны тухайд бол бусад улс орнуудтай харьцуулахад нэмгэн хөрстэй улс оронд тооцогддог учраас за одоо тэр чинээгээр хөрсний дороотл эрчимтэй явагдахад ийм одоо эрсдэлтэй гэдгийг хэлж байлаа. За ийм тал бүрээс одоо тодорхой шийдлүүдийг дэвшүүлж өөр өөрсдийнхөө хөрсний дороотолтой тэмцэх зүйтэй гэдгийг уриалжлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын судалгаагаар хөрсний дороотлын улмаас дэлхийд дахинаа жилд 1.3 тэрбум тонн тариалангийн ургац алдагдаж байна гэх тооцоолол гарсан байна. Энэ нь хүнсний чанар болон аюулгүй байдалд ямар сөрөг үр дагавар гарч байгаагийн тод жишээ юм. Нөгөөтэйгөр манай улсад л гэхэд бэлчээрийн ургамлын гарц буурсантай холбоотойгоор махны чанар муудаж байна. Дээрх асуудлуудтай холбоотой COP17 хурлын үеэр хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс өдрийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийн үеэр төрөх хувийн хвшлийнхэн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдад танилцуулсан байна. Эрүүл хүнснөөс эрүүл мал үссэн бойжин эндээс эрүүл малаас эрүүл хүн дээлтэй эрүүл мэндэд дээлтэй бүтээгдэхүүн гарах учраас эрүүл чиглэсэн ялангуяа эрүүл хүрсэн дээр чиглэсэн санаачлалууд нэлээд гарч байна. Ногоон санхүүжилт, ногоон технологиг үйлчлэгийн дээр нэвтрүүлэх гэдэг дээр ярилцж байна л да. Тэгэхээр энэнийг нэвтрүүлэхийн тулд мэдээж тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай. Энэ санхүүжилтийг бид нар босгохын тулд санхүүжуулагч, хөрөнгө оруулагч, хөгжлийн түвш байгууллагуудад төслөө танилцуулдаг байна. Булгаар явцад компани аль ширний үйлдвэр өнөөдөр бид нар COP17 олон улсын хурал дээр аль шир үйлдвэрлэлээс гарч байгаа хатуу хаягдлыг дахин боловсруулж газар тариаланд хэрэглэгдэх органик шингэн бордоог үйлдвэрлэх туршлагаасаа төслөө танилцууллаа. Энэ бол тогтвортой хөгжлийн бодлогод бүр нийцсэн нэг салбараас гарч байгаа хатуу хог хаягдлыг дахин ашиглаж нэмэн өртөг шингэсэн дараагийн салбарын бордоо буюу үндсэн бүтээгдэхүүн болгож байгаа ийм ач холбогдолтой. За байгаль дээлтэй байгалаа хамгаалахад жижиг дунд үйлдвэр горшооны үүрэг оролцоо тийм ээ. Өөрөөр хэлбэл малчид маань түүхэн эдээ бэлтгэхээс эхлүүлээд нутгийн уугуул иргэд эмэгтэйчүүд залуучууд маань байгаль дээлтэй үйлдвэрлэл яаж явуулахын түүхэн эдээ бэлтгэхийн энэ чиглэлд ямар хөрөнгө оруулах шаардлагатай байна уу гэдэг ийм төслийн танилцуулга хийж танилцуулахаар бэлтгэсэн байгаа. COP17 талуудын баг хурлын хүрээнд эрүүл хүнс, эрүүл хүн арга хэмжээ болж өндөрлөлөө. Газрын дороотол цөлжүүлэлт ган гачиг нь хүнсний шим тэжээл болон иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлж байгааг онцолж, эрүүл мэндийн салбарыг байгаль орчинд ээлтэй болгох шийдлүүдийг хэлэлцсэн байна. Эрүүл хүнс, эрүүл хүн арга хэмжээгээр эрүүл мэндийн салбар байгаль орчинд ээлтэй ямар технологиг нэвтрүүлэх, мөн ямар шийдвэр гаргах зэрэг асуудлыг хөндлөө. Хөрсөн хамгаалж чадвал хүнсээ хамгаалах боломжтойгоос гадна цаашлаад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтойг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. Тэгэхээр сүүлийн 80 жилийн байдлаар бол Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтийн тохиолдол маш эрчтэй явж байгаа. Нийт 2.4 градус Цельсиор бол температур нэмэгдсэн. За энэ нь бол тэгэхээр мэдээж нөгөө байгаль орчинд нөлөөлөхөөс гадна хүн амын эрүүл мэндэд бол маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа. За энэ дотор бол мэдээж нөгөө амьсгалын замын өвчлөл, зүрх судасны өвчлөл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нэмэгдэж байгаагаас гадна усны хомсдолтой холбоотой халдварт өвчний тохиолдол, за мөн зарим нь шавж шимгчээр дамждаг халдваруудын тохиолдол нэмэгдээд маш олон сөрөг нөлөө эрүүл мэндэд бол үзүүлж байна. Эрүүл хүрснээс эрүүл хүнс гарна. Эрүүл хүнс гэдэг чинь хүмүүсийн эрүүл байхын суурь тогтолцоог нь бий болгож байгаа гэж ойлгож болох юм байна. За яачгүй өнөөдөр хөрсний бохирдол тулгымсан асуудалтай нэг болж байна. Хоёрт нь үүнийг дагаад ялангуяа Монгол улсад зууд за үер усны аюул гэл янз янзын асуудууд гарч байна л да. Энэ нь дамжсаар хагаад юу бохоор шууд Монгол хүмүүсийн эрүүл мэндийн суурь асуудлуудыг хөндөж байгаа л да. Яаж илүү чанартай хүнс, аюулгүй байдалтай хүнстэй болох уу гэдэг асуудал. За хоёрт нь маш их яригддаг зүйл стандартын талаар яригддаг. За ялангуяа импортоор ирж байгаа хүнсний асуудал, мөн хүнсний нэмэгт бүтээгдэхүүн тухай их яригддаг. Тэгэхээр энэ дээр бид нар яачгүй илүү анхаарч илүү стандартын сайжруулах, чангадах зүйтэй гэж би доктор боддог. Мөн нийгмийн эрүүл мэндийг нэгэн тэргүүнд тавьж, олон улсын шилдэг жишгийг хэрэгжүүлж, өөрчлөн сэргийлэх арга хэмжээг авч, аслагдсан сумдуудах эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэлээ. Цэгэр бүсэд өнгөц сая үйл ажиллагааны хаалт ба цаашдын ажиллагаа арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ 7 хоногт болсон сэдвчилсэн өдрүүдийг холбогдох сайдууд дүгнсэн байна. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр Игема студид ажиллаж байна. Хэрхийнхэн оролцоо юу ярилцсан бэ гэмээ. За энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрийн хаалбаа цаашдын чиглэлт гэдэг үйл ажиллагаа нь сая өнгөрсөн даваа гарагаас хойш өнөөдрийг хүртэл болсон нийт 4 сэдвчилсэн өдрийн хүрээнд холбогдох сайдууд болон олон улсын төлөөлж ирсэн хүмүүсийн нэг хэсэг нь нээлтийн үг хэсэг, нөгөө хэсэг нь панел байдлаар илэрхийлсэн юм үйл явдал боллоо. За нээлтийн үг хэлж бол мэдээж нэгдсэн улсын байгууллагын төчтэй тэмцэх конвенцийн гүйцэтгэх захирлын орлогч Андреа шилжилтийн үеийн буюу ер нь цөлжилтийн асуудлыг
ярьдаг байснаас одоо хэрэгжиж эхлэх жил гэж энэ жилийн нэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ шилжилтийн үеийн гол найдвар нь Монгол улс болж байна гэдгийг бол онцолж хэлсэн. За түүний араас бол хууль зүйн дотоод хэргийн сайд Амар сайхан газар ба хүмүүсийн өдөр буюу өчигдрийн одоо болсон үйл явдлуудтай холбоотой мэдээлэл одоо нээлттэй өгөх хэлсэн. За тэрээр мэдээч хэрэг газар гэдэг бол хүн бүрийг холбож байгаа одоо бидний оршин тогтнохын үндэс. Тэр утгаараа уугуул иргэд, залуучууд, охид, эмэгтэйчүүд бол ялангуяа энэ газартай холбоотой альва асуудал, мэтгэлцээнд заавал оролцох ёстой гэдгийг бол тэрээр одоо онцолж, ер нь бол бас маш сайн бэлтгэсэн ийм нээлтийн үгийг бол хамгийн түрүүнд бол хэлсэн. За түүний араас Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Идрот хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр буюу өнөөдрийн үйл ажиллагаануудыг бол дүгнжиллээ. За тэрээр энэ хөрсний асуудалтай холбоотойгоор шин санхүүжилтийг босгохоос илүүтэй ерөн санхүүжилтийн асуудал чинь бол хамгийн бас юм тулгамдсан ч гэх юм уу те эргэлзээтэй асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр шин санхүүжилт босгохоос гадна одоо байгаа санхүүгийн урсгалаа илүү тогтвортой барих тал дээр анхаарья гэдгийг онцлсан. За дээрэс нь хөрсний асуудлыг зөвхөн одоо өмнө ингээл мэрэгжлийн техникийн хүрээнд ярьдаг байсан бол одоо хөгжлийн бодлогын хүрээнд авчирсан ийм үйл ажиллагаанууд бас нь бол онцлог сэдв байлаа гэдгийг хэлсэн. За түүний араас шадар сайдын зөвлөгч авсан төгс дорчонд шадар сайдын оронд ирээд санхүүгийн өдрийг бол дүгнэжсэн. За тэрээр цөлжилтийн асуудал бол байгаль орчны одоо асуудлаар хязгаарлагдхаа болоод бүрийн эдийн засгийн асуудал болчихсон. Тийм ч учраас ерөн санхүүгийн байгууллагууд, бизнесийн байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд үүнд бол хэрхэн одоо хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг талаар маш олон талаас нь хэлэлцсэн ийм үйл ажиллагаанууд боллоо гэдгийг дүгнэж хэллээ. За хамгийн сүүлд нь усны өдрийг COP17 баг хурлын ажлын албаны дарга жавхлан дүгнэж хэллээ. За усны өдрийн өрөөнд бол маш юм өргөн бүрэлдэхүүнтэй олон үйл ажиллагаанууд бас 15 төрийн одоо юм өндөр дээд түвшний уулзалтууд. За тэгээд дээрэс нь маш олон юм дагалд гарах хэмжээнүүд болсон. За хамгийн гол нь гүний усыг хамгаалах, усны санхүүжилтийг хадгалах. За үүнд бол ялангуяа усны асуудалд хамгийн их нэрвдэд байгаа орон нутгийн иргэдийг оролцуулах зэрэг асуудлуудыг хилэлцэн гэдгийг бол их онцолж хэллээ. Тэгэхээр нээлтийн үнүүд бол ер нь ингээд ямар асуудлуудыг хилэлцсэн, одоо юу илүү бидний анхаарлын төвд ороод байна гэдгийг хэлсэн бол дараагийн яг панел бол яг гол тулгамдсан асуудлуудыг хэлсэн одоо ярьсан гэж хэлж байна. Үүнд бол Монголын бизнесийн зөвлөлийн дэд дарга Бямсайхан санхүүгийн өдрийг дүгнээд бизнес форлын арга хэмжээ болвол яг өмнөх одоо ингээд явагддаг байсан бизнесийн харилцаануудтай харьцуулахад яг энэ газарт те цөлжилтэнд уур амьсгалын өөрчлөлтөнд оруулж байгаа бизнесийн байгууллагуудын хувь нэмэр шал өөр түвшинд очсон ийм арга хэмжээ боллоо гэдгийг онцлоо. Түүний араас Идра олон улсын байгууллагын бодлогын зөвлөх Моника Медина усны өдрийг бол бас онцолж яг ус бол ерөөсөө одоо бид бол усгүйгээр амьдрахгүй шүү. Тийм учраас усанд оруулах хөрөнгө оруулалт юу юунаасаа илүү чухал. Дээрээс нь нэгдсэн улсны байгууллага гэсэн энэ жилээс эхлээд усанд онцгой ач холбогдол өгдөг болсон хамгийн том ололт амжилттай гэдгийг онцлоо. За түүний араас Чад улсын уугуул эмэгтэйчүүд хүмүүсийн холбооны ерөнхийлөгч Хиндов Амару мэдээж тэрийг бол түүнийг бол та бүхэн санаж байгаа хаяг нь уугуул иргэдийн жагсаалын үеэр бас манлайлж оролцож байсан. Уугуул иргэдийн оролцоо эмэгтэйчүүд хүүхдүүд нэрвэгдэж байгаа асуудлуудын талаараас маш гоё нээлттэй мэдээлэл панелийн үеэр өглөө. Ингээ хамгийн сүүлд нь Азийн фермерүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Эстер ийхүү одоо хөрсний асуудлуудаар холбоодод маш идэвхтэй байгаа. Гэх мэтчлээ ингээд тус бүрдэн та бүхэнд бас яг дэлгэрэнгүй бол хэлж чадахгүй тийм гол онцлог асуудлуудаа хэлсэн. Тэгэхээр эндээс бид нар юу үрд өгнөж болох вэ гэхээр саний сэтвчсэн өдрүүд бол мэдээч хэрэг тухайн одоо асуудлуудынхаа хүрээнд олон юм арга хэмжээг зохион байгуулсан, олон талыг оролцуулсан хэлэлцээ. Гэхдээ дийлэнх нь амлалтууд болж байгаа үр дүн. Гэхдээ олон улсын хурал цуглаан гэдэг бол өөрөө ихэвчлэн амлалтан дээр тогтдог шүү дээ. Энд гэхдээ өөрөө давуу тал нь ер нь бол үйл явцын нэг хэсэг гэж ойлгож байна. Яагаад гэвэл зөвхөн олон улсын хурал жишээ нь аливаа санхүүжилт босно гэдэг бол бүх талыг хамруулсан маш хүндрэлтэй юм асуудал байдаг учраас энэ амлалтуудыг өөрөө бий болгож байна гэдэг нь тодорхой үр дүнг харуулж байна гэж бол инхүү дүгнэж байна. За мэдээлэл хүргэсэнд баярлалаа гэмээр баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийн мэдээг хүргэе. Уур амьсгалын өөрчлөлт, газрын дороотол, цөлжилтэд тэмцэх дэлхийн зорилтуудын хувьд 2030 он чухал зааг болж байна. Одоогийн стратеги зорилтуудын хэрэгжих хугацаа дуусахтай зэрэгцэн дараагийн шатанд ямар бодлого, ямар шалгуур, ямар зорилт хэрэгжих нь анхаарал татаж байна. COP17-д оролцож буй төлөөлөгчдийн хувьд энэ шилжилтийг өмнөх туршлагатад тулгуурлан улс орон бүрийн бодит хэрэгцээнд нийцүүлэх нь чухал гэдгийг хэлж байна.
За COP17-гийн уулзалтын өрөөнүүд маш завгүй байна. За тухайлбал яг миний ард уур амьсгалын өөрчлөлтийн нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын дараагийн баг хурлыг одоо энэ оны 11-р сард зохион байгуулах гэж байгаа Турк улсын төлөөлөгчид одоо ирсэн байна. За мөн бусад олон улсын төлөөлөгчид одоо Турк улсад одоо энэхүү одоо хилцүүлгээр одоо санал зөвлөмжүүдийг хөргүүлж байгаа. За мөн анхаарах ёстой зүйлсүүдийг хэлж байна. Энэ нууд одоо нэг анхаарал татгууц онцлог санаа юу байсан гэхээр за парламент гэдэг нь өөрөө за энэхүү шийдвэр гаргах процессд маш одоо ийм чухал үүрэг оролцоотой байдаг учраас за мөн хөрөнгө оруулалт хаашаа явах за мөн төрийн бодлого хаашаа чиглэх вэ гэдэг дээр маш ийм чухал үүрэг гүйцэтгэдэг ийм институт учраас энэ үүнийг за COP буюу одоо талуудын баг хурлын одоо үйл явцтай шийдвэр гаргалттай ийм уях холбох шаардлагатай байна гэдгийг бол ирсэн бүх төлөөлөгчид бол хэлж байгаа юм. Аливаа асуудлыг хууль тогтоомжийн түвшинд батлах шаардлагатай болох бүрд парламентын гишүүд хэлцэж шийдвэр гаргадаг. Тиймээс COP31-ийг зохион байгуулах Анталиад парламент илүү том, илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж би найдаж байна. Парламент гэдэг бол олон янзын өөр байр суурь, дуу хоолой зэрэгцэн оршдог орон зай гэдгийг харуулах өөр арга замуудыг бид бий болгох хэрэгтэй. Гэхдээ албаны хүмүүсийн хувьд хамгийн их өгөөжтэй зүйл нь өрнөж буй хилцүүлэгт арай илүү идэвхтэй оролцох. Мөн COP-д оролцож буй бусад талуудтай уулзаж харилцах боломжтой байх явдал гэж би бодож байна. COP17-д оролцож байгаа төлөөлөгчид парламент үндэсний тэргүүлэх чиглэлээ тодорхойлохоос гадна уур амьсгалын санхүүжилтэд хяналт тавьж олон улсын шийдвэрүүдийг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг онцолж байна. Үүний зэрэгцээ парламентын үүрэг зөвхөн бодлого тодорхойлохоор хязгаарлагдахгүй, уур амьсгалын санхүүжилт үнэхээр шаардлагатай газартаа хүрч байгаа эсэх, олон улсын түвшинд усан амлалтууд орон нутагт хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих ёстойг анхаарууллаа. Нэгдүгээр COP31-ээс өмнө парламент үндэсний тэргүүлэх чиглэлүүдээ хилцэж тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр манай хилцээний баг Анталиа руу улс төрийн түвшинд бүрэн дэмжигдсэн. Тодорхой тэргүүлэх чиглэлүүдтэйгээр явах боломжтой болно. Хоёрдугаарт санхүүжилт энэ бүх үйл явцын туршид гол асуудал байх ёстой. Непал шиг хөгжиж буй уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудын хувьд хүртээмжтэй уур амьсгалын санхүүжилт, технологи, институцийн чадварыг бэхжүүлэх, бодит дэмжлэг байхгүй бол амлалт өөрөө хангалтгүй. Парламент уур амьсгалын төсөвт хяналт тавьж, санхүүжилт үнэхээр орон нутаг иргэдэд хүрч байна уу гэдгийг асуух чухал үүрэгтэй. Гуравдугаарт хэрэгжилт орон нутаг чиглэсэн байх ёстой. Бид уур амьсгалын талаарх амлалт зорилтуудыг ихэвчлэн дэлхийн болон үндэсний түвшинд ярьдаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн бодит нөлөөг хот суурин газар, тосгон айл өрхүүд өдөр тутамдаа мэдэрч байна. Энэхүү COP17 дээр цуглуулсан төлөөлөгчдийн хувьд Анталиад болох COP31-ээс хүлээж байгаа гол зүйл нь шинэ амлалт төдий биш, харин өмнө нь гарсан шийдвэрүүдийг бодит ажил болгох явдал болоод байна. Харин Турк улсын зүгээс үүнийг хэрэгжүүлэхэд салбар бүрийн оролцоог нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, эдийн засгийн асуудлуудыг уялдуулан хэлэлцэхээр төлөвлөсөн гэлээ. За ингэхдээ Турк улс уур амьсгалын асуудлыг зөвхөн хэлэлцээрийн ширээний хүрээнд бус тодорхой сэдвүүдээр өдөр бүр хэлэлцэхээр хөтөлбөрөөр боловсруулсан байна. Нийтдээ 12 өдрийн турш хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндээс эхлээд эрчим хүч, тээвэр, санхүүжилт, худалдаа, шинжлэх ухаан зэрэг өргөн хүрээний асуудлуудыг онцолж байна. 2030 он гэхэд байгаль экологи, доктортой хөгжил зэрэг өнөөгийн олон улсын зорилт хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүүнэж цаашдын чиглэлээ шинжилэн тодорхойлох шаардлага үүснэ. Ялангуяа газрын доройтолтой тэмцэх бодлогын хувьд дараагийн үе шатн зөвхөн өмнөх зорилтуудыг үргэлжлүүлэх бус газар ашиглалт, эзэмшил, эрхийн хамгаалал зэрэг асуудлыг ямар байр суурьтай авч үзэхээс ихээхэн хамаарна гэдгийг олон улсын төлөөллүүд хэлж байна. 2030 оноос хойш яах вэ гэдгээ ярил бид засгийн газрын хоорондын ажлын хэсгийн шийдвэр гэж нэг чухал асуудал байгааг мэдэж байна. Энэ нь хэлэлцэх асуудлын жагсаалтаас түр хойшлуулсан асуудлуудын нэг байсан. 2030 онд олон чухал зүйл шийдвэрлэгдэхтэй хүрнэ. Нэгдүгээрт нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн стратегийн хүрээ байна. Үүний зэрэгцээ доктортой хөгжлийн зорилтууд 2030 онд нэг үе шатны төгсгөлд хүрнэ. Доктортой хөгжлийн зорилтуудын хүрээнд газартай холбоотой 3 үзүүлэлт бий. Тиймээс цаашид энэ бүх зүйл хэрхэн өрнөх, яг ямар чиглэл рүү явахыг мэдхийн тулд шинэ ерөнхий нарийн бичгийн дарга хамжигдахыг хүлээх шаардлагатай гэж бодож байна. Ирээдүйн альва шинэ хүрээнд газрын эзэмшлийн баталгаад байдал, ялангуяа эмэгтэйчүүдийн газрын эзэмшлийн баталгаа болон газар өмчлөх эрх гол байр суурь эзлэх нь туйлын чухлаа. Миний харж байгаагаар ялангуяа доктортой хөгжлийн зорилтуудын хувьд 2030 оноос хойш бий болох тогтолцоо илүү явц хүрээнд тодорхойлогдох магадлалтай байна.
2030 оноос хойш бид шинэ бодлогын хүрээ шинэ тогтолцоотой болох байх гэж найдаж байна. Мөн 2018-аас 2030 оны хүрээнд юу хэрэгжсэн, ямар үр дүн гарсан, юуг илүү сайжруулах шаардлагатай байсныг эргэн харж дүгнэх боломжтой болно. Үүний үндсэн дээр зүгээр нэг бодлого тодорхойлоод зогсох бус, илүү сайн хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг нь илүү үр дүнтэй болгох боломжтой гэж бодож байна. Улс орон бүр өөр гэсэн зорилготой учраас ашиг сонирхлын зөрчил, асуудал үүсхийг үгүйсэхгүй. Малазийн хувьд бид ган гачин асуудлаар илүү сайн төлөвлөгөө боловсруулж, хүнсний аюулгүй байдлаа хангах зорилготой байна. Даянхүү 2030 оноос хойших үе шатанд дэлхийн нийтлэг зорилтыг хадгалахын зэрэгцээ улс орнуудын газар нутаг байгаль цагуурын онцлог тохирсон шийдлийг тусгах шаардлага нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл дараагийн үеийн зорилтуудыг тодорхойлохдоо өнгөрсөн хугацааны үр дүн хэмжихээс гадна газар дээр боддоор тулгарч байгаа асуудлыг бодлогын төвд авчрах хэсэг нь гол шалгуур болж байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтийг тэмцэх конвенцийн 17 дугаар талуудын баг хурал маргааш шүүлтсүүлчин өдрөө хуралдаж аль бие усаар өндөрлөнө. Хуралдаанаар цөлжилт, газрын дороотол болон гантай тэмцэх дэлхийн нийтийн цаашдын чиглэлийг тодорхойлсон шийдвэрүүдийг батлах. Эцсийн шийдвэр гарахад ганцхан өдөр үлдсэн энэ үед төлөөлөгчид ямар байр суурьтай байгааг одоо үзүүлье. Би цөлжилтөд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын талуудын баг хуралд анхудаага оролцож байна. Бид дэлхийн улс орнуудад уугуул иргэдийн дуу хоолой хүргэх, тэдний байр суурийг шийдвэрт тусгуулах зорилготой ирсэн. Уугуул иргэдийн эзэмшил нутаг, биологийн олон янз байдал, соёл болон нийгмийн бүтцэн уур амьсгалын хямралтай тэмцэхэд нэн чухал үүрэгтэй. Бидний энэхүү оролцоо ба үнэт зүйлс нь дэлхийн ертөнцийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, цаашлаад илүү хүртээмжтэй, тэгш нийгмийг зогслооход шийдвэрлэх ач холбогдолтой гэдгийг ойлгуулахыг зорилгоо болгож байна. Гишүүн орнууд болон ажиглагч бүлгүүд, иргэний нийгмийн байгууллагууд, бүх төрлийн олон улсын байгууллагуудаас маш хүчтэй мэдээлэлүүд гарсан. Энэ нь цөлжилтийн эсрэг хамтран ажиллахын ач холбогдлыг үнэхээр эргээр харуулж, хүчтэй илэрхийлж чадлаа. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийд аяар шүү дээ. Мөн бэлчээрийн малчтыг хамгаалах нь ямар чухал болохыг зөвхөн хамгаалаад зогсохгүй. Тэд бол манай хамгийн үнэтэй газар усны нөөцийн хамгийн том хамгаалагчид, эзэн юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн маш хүчтэй байр суурьуудыг илэрхийллээ. Нэгтгэж хэлэхэд би COP17-д оролцсондоо маш их баяртай байна. Нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Монгол улсад болон Улаанбаатар хотод бидний хүлээн авч зохион байгуулсан төдийгүй арга хэмжээний байр танхимаар хангаж дэлхийн дахинд өөрийгөө сурталчлан таниулсан явдалд маш их баярлалаа. Учир нь Монгол гэхээр хүмүүс ихэвчлэн Кашмир, Чингис хаан хоёроо л төсөөлдөг. Гэтэл Монголд байгалийн үзэсгэлэнгээс гадна технологи, бизнес, инновацийн салбарт санал болгох зүйл маш их байна. Монгол үзэсгэлэнтэй юм аа. Би энд суугаад хараад л байна. Энд 10 минут суухдаа цаана харагдах тэр сайхан байгалийн үзмжийг ширтлээ. Маш өөдрөг байна. Ялангуяа COP17-гийн тухайд өөдрөг бодолтой байгаа бөгөөд ялангуяа энэ удаагийн хурлаас сайн үр дүн гарна гэж бодож байна. Хувийн хвшилтэд хамтран ажиллах тухай шийдвэр хэрхэн хэрэгжихийг харах сонирхолтой байх болно. Би дэлхийн байгаль хамгаалах сангад төлөөлж байгаа Америк нэгдсэн улсын аль бие усны төлөөлөгч биш. Гэхдээ би Америк хүн. Тэгэхээр COP хурлын хүрээнд газрын доройтлыг тэглэх, хөдөө аж ахуйн болон ойн салбарт ажиллах, мөн хувийн хвшилтэд хамтрах олон боломж бий гэж бодож байна. Монгол улс үнэхээр гайхалтай зохион байгуулагч орн байлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүр Монголын зочномтгой занг маш халуун талаанаар мэдэрч бидэнд маш их таалагдсан гэж бодож байна. Бүх зүйл маш саадгүй зохион байгуулалтанд ч үнэхээр төгс байлаа. За хурлаас юу хүлээж байгаа тухайд гэвэл энэ жилийн хэлэлцээрүүд нэлээд хүндхэн байлаа. Учир нь хэлэлцэх асуудлын жагсаалтаас хэд хэдэн чухал сэдвийг хассан. Гантаа тэмцэх асуудал дээр зарим нэг нэгдсэн ойлголцод хүрнэ гэж найдаж байна. За гэхдээ хамгийн гол зүйл бол хэлэлцээрийн танхимд юу болохоос хамааран дэлхийн бусад хэсэг за тухайлбал төрийн бас байгууллага, хувийн хвшил, эрдэмтэн судлаачид, академичид гээд нийгмийн бүх төлөөлөл ирж COP хурал гэдэг зөвхөн хэлэлцээрээс хавьгүй илүү зүйл гэдгийг харуулж чадлаа. Улс төрийн тэрхүү талбарт юу ч болсон иргэдийн хувьд, хүмүүсийн хувьд бид маш чухал ажил хэрэгч алхмуудыг хэрэгжүүлж цаашдын COP хурлуудын зорилтыг бүхэлд нь ахиулж чадна гэдгийг харуулж байна. Ур амьсгалын арга хэмжээнүүд сайн байгаа ч олон улс орнууд хэлэлцээрийг гацааж байгаа учраас хэлэлцээрийн явцад хүндрэлүүд их гарч байна. Бид иргэний нийгмийн салбарт ажилладаг бөгөөд COP хурлын эхэнд иргэний нийгмийн оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлэхэд бидэнд амаргүй байлаа. Бидний хувьд үүнийг хийх нь маш чухал. Энэ удаагийн COP хуралд одоо гарчгүй шийдвэрүүд болон цаашдын бидний үйл ажиллагааны төлөө дуу хоолойгоо хүргэх нь чухал байна. Учир нь COP хурлаас олон шийдвэр гардаг.
Бидний үйл ажиллагаа явуулдаг тухайн улс орнуудад цаашдын ажлаа үргэлжлүүлэн явуулахад энэ нь маш чухал юм. Хэрвээ тунхаглал батлагдахгүй бол өөрөөр улс орнуудад ялангуяа Арабын хөдөө орон нутгийн бүс нутгуудад үр дүнтэй ажиллахад бидэнд илүү хэцүү байх болно. Учир нь бид Арабын орон нутгийн бүсүүдэд ажилладаг. Бид нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд нутгийн захиргаадад санхүүжилт, сангийн их усүрт хамрагдах нь хүндрэлтэй байдаг. Тиймээс иргэний нийгмийн оролцоо хангасан шийдвэр гаргах шаардлагатай бөгөөд бидний үйл ажиллагаанд илүү их санхүүжилт нэн шаардлагатай байна. Монгол бол үнэхээр гайхалтай соёлтой, маш үзэсгэлэнтэй орн юм а. Энд байх хугацаа маш их таалагдлаа. Жаахан ч гэсэн илүү удмаар байгаа ч хизээ нэгэн цагт заавал эргэж ирэх болно. Үнэхээр амар тайван орн юм а. Хүмүүс нь маш нөхөрсөг, найрсаг, халуун дулаан. Ер нь дэлхий дээрх хүмүүс бид яг л ингэж л амьдрах ёстой шүү дээ. COP17 хурлын хувьд ихэндээ баг зэрэг удаан байсан ч одоо итгэвчж байх шиг байна. Маргааш энэ бүхнээс ядаж нэг эерэг үр дүн гарна гэж найдаж байна. Тиймээс бид дараагийн COP18 хурлаас өмнө бид бүгдээрээ энэ удаагийн COP-оос амжилттай үр дүн гарна гэдэгт найдаж хүлээж авах шиг байна. 6 жилийн дотор манай улсын цөлчлөлд өртсөн газрын хувь хэмжээ 5%-аар нэмэгдсэнийг COP17 хурлын үеэр бид бүхэн сонссон. Өөрөөр хэлбэл далайцтай арга хэмжээ авахгүй бол хэдхэн жилийн дараа цөлжилт манай орны бүх газар нутгийг бүрэн хамарч мэдхээр байгаа юм. Ийм аюултай нөхцөлд эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсож тэдний гаргасан судалгаа төсөл хөтөлбөрийг төрийн бодлогод тусган анхаарч үзэх цаг нь болсон байна. Тухайлбал Шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэнгээс хөрсний бүтцийг цогцоор нь судалж цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстойг нарийчлан гаргажээ. Шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын сүүлийн 10 жилийн хугацаанд эрчимтэй хийсэн судалгааны үр дүнгээ танилцууллаа. За энэхүү судалгаагаар хоцорын газар болон уулуурхай мөсийн аюултай бохирлол тооцогддог, хүнд металлыг бууруулах, доройтсон хөрсний үржил чимийг эргэн нөхөн сэргээх технологийн бодит шийдлүүдийг гаргаж авсан байна. За тэдний зүгээс бидэнд олон амжилттай туршилт судалгаа байна. Одоо үүнийг төрийн бодлогодоо тусгаж бодит ажил болгох шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Шинжлэх ухаанд суурилсан шийдэл, байгальд суурилсан шийдэл гэдэг одоо COP17-гийн өрөө бол юм шүү дээ. Итгэл найдвараа бадралж тий нөхөн сэргээ гэсэн тий. Тэгэхээр энэ одоо яг нэг цаасан дээр бичигдсэн тэр олон хөтөлбөр төсөл арга хэмжээнүүдийг бодит байлгахад ялангуяа шинжлэх ухаанд суурилсан тэр одоо арга технологиудыг ашиглах нь магадгүй дараачийн 10 жил, дараачийн 20 жил Монгол орны цөлжилтийн төлөв байдлын тайлан 100 биш тийм бүгдээр биш байх илүү нөлөөлж болох гэж. Монгол орны нутаг дэвсгэрийг цөлжилт бүрэн бүрхэх аюул ойртсон энэ үед эрдэмтдийнхээ үгийг зүгээр нэг сонсоод өнгөрөх биш. Бодлогодоо тусган ажил болгох цаг хаяанд дулжээ. За зүгээр нэг хуралдаж цаас үйлдвэрлэхээс илүү бодит үр дүн чухал. Америкийн нэгдсэн улс Исландчиг хөрс хамгааллын тусгай бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж асуудлыг суураар нь шийдсэн туршлагыг манай улс яаралтай ажил хэрэг болгох шаардлагатай байна. Жижиг одоо цэг талбаануудад бид бүхэн хангалттай судалгаа хийсэн одоо түгээн дэлгэрүүлж том талбайд гаргах шаардлагатай. Энэтэй холбоотой мөнгө төгрөгийн асуудал. За 3 дугаарт магадгүй төр хувийн гишүүд шинжлэх ухааны байгууллагуудын харилцаа хамаар сул байна гэж үзэж байдаг. Тэнд байгаа эрдэмтдийн судлаачид нэг өөрчлөгдөд судалгааны чиглэл бол өөрчлөгддөг. Нөгөө талдаа улс төрийн нөхцөл байдал бол маш тогтворгүй. Үүнтэй холбоотойгоор эрдэм шинжилгээ судалгааны үр дүн дахиад нөгөө шийдвэр гаргах албан тушаалтнууд танилцуулах, ойлгуулах гэх мэт зүйлээр хугацаа авдаг талбар бий байна. За ярьсаар байтал асуудал хаалга туллаа. Цаасан дээрх хөтөлбөрөөр хоосон яриагаар цөлжилтөд тэмцэж чадахгүй тул эрдэмтдийнхээ судалгааг бодлогодоо тусгаж хөрс нөхөн сэргээх ажлыг нэн дараа эхлүүлэхийг цаггүй шаардаж эхэллээ. Голомт банк агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хяналттай шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн засаг даргын хамгаалын газар болон EcoSquare Energy Distributions компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх санамж бичиг байгууллаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд Голомт банк өнгөрсөн онд Чингэлтэй дүүрэгтэй хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын 300 өрхийн яндан буулгаж дулааны носоос сорилгох төслийг хэрэгжүүлсэн.
Энэхүү төсөлд хамрагдсан өрхүүдийн дотор агаарын чанар 86%-аар сайжирснаар өрхийн гишүүдийн ханиад томоо хүрэх нь багассан байна. Түүнчлэн өрхийн зардал 800 мянган төгрөгөөр хэмнэгджээ. Төр хувийн хөвшлийн энэхүү хамтын ажиллагааны дараагийн үе шатыг эхлүүлэх санамж бичгийг COP17 баг хурлын үеэр үзгэллээ. Тус санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт айл өрхүүдийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, дулааны носоос болон бусад дэвшилтэд байгаль орчинд ээлтэй технологиг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Эхний пайлот үйл ажиллагаа маш амжилттай байсан болохоор одоо бид нар Чингэлтэй дүүрэг болон EcoSquare компанитайгаа хамтраад дараагийн хэсгээ илүү өргөн цар хүрээтэй, илүү агаарын бохирдол, очны бохирдол, за өнөөдөр энэ COP17-д бас яригдж байгаа энэ биологийн олон зүйлд үйл ажиллагааг дэмжих энэ чиглэл рүү чиглүүлсэн өргөн цар хүрээтэй хоёр дахь ээлжийн төслийг хийх эхлэлийн ажиллагаа өнөөдөр болж байгаад болох баяртай байна. Одоо олон улсын хөрөнгө оруулагчид энэ төсөл ийм шийдлүүд ярьсны үндсэн дээр бид нар олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй санхүүжилт авсан байгаа. Тэгээ өнөөдөр бид нар гэр хорооллын хөгжлийг дэмжих гэдэг ийм зээлийн бүтээгдэхүүн гаргацсан зах зээлд амжилттай одоо санал болгоод явж байна. Эхний төслөө туршилт байдлаар хийсэн байгаа. За энэ маань бол дулааны насос гэдэг технологиг одоо галт үлдэх 300 айл өрхөд суйрлуулсан. За ингэснээр бол 300 ширхэг яндан буулсан. За төдий хэмжээгээр Улаанбаатар хотод шатаадаг байсан нүүрсний хэмжээ буулсан. Хөнгөлөлтөө их усүрийн боломжууд бас байгаа. Тэгэхээр үүнийг нь ашиглаад бид нэр яг хүний өрхийн хэрэгцээнд таарсан мөнгөн дүнгээр бас хэмнэлттэй байх үс юм бүтээгдэхүүн болгож зах зээл нийлүүлэх нь зөвөө гэж бодож байна. Тэгээ энэ дээр бас олон банктай бид хамтраад яриа хэлцэл цааш нь хийж байгаа бүтээгдэхүүн бол бараг бэлэн болцсон байгаа. Тэгээ тун удахгүй танилцуулна гэсэн бодолтой байгаа. Энэхүү төсөл нь тогтвортой хөгжлийн зорилтод бодит хувь нэмэр оруулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах үр нөлөөтэй гэдгийг талууд хэлж байлаа. Нөгөөдөөгөр Голомт банк гэр хорооллын бүсийн агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор ногоон санхүүжилтийг иргэд болон хувийн хвшлийнхэнд санал болгож байгаа гэлээ. Дэлхийд дахинаа 1 тэрбум гаруй хүүхэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн ноцтой нөлөөнд өртсөөр байна. Тийм ч учраас COP17 талуудын баг хурлын үеэр хүүхэд залуучуудын оролцоо, эрүүл мэнд боловсролт чиглэсэн санаачилгууд олон улсын төлөөлөгчдийн анхаарлын төвд байсаар байгаа юм. Үүнтэй холбоотой дэлхийн зүүн хүүхдийг эвэх сан, Good Neighbors зэрэг олон улсын томоохон байгууллагууд үйл ажиллагаагаа болон жишг төслүүдээ олон нийтэд танилцууллаа. Олон улсын байгууллагын төлөөллүүд COP17 хурлын хүрээнд хүүхэд залуучуудын дор хоолойг дэлхийн түвшинд хүргэх боломж гэдгийг тодтогч байлаа. Тухайлбал дэлхийн зүүн олон улсын байгууллага хүүхдийн оролцоог зөвхөн мэдлэг олгох түвшинд бус, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд онцгойлон анхаарч байгаагаа COP17 баг хурлын үеэр танилцууллаа. Тус байгууллагын хэрэгжүүлсэн хүүхдүүд удирдсан судалгаанд нийт 2000 орчим хүүхэд оролцож, газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, өөрсдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар санал бодлоо илэрхийлж зөвлөмж боловсруулсан. Харин хүүхдийг эвэх сан хүүхэд залуучуудын уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна. Байгаль орчноо хайрлан хамгаалах мэдлэг хандлагыг бага наснаас нь төлөвшүүлэх нь урт хугацааны тогтвортой өөрчлөлтийн суурь. Тийм ч учраас хүүхдийг эвэх сангийн зүгээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгад өөрчлөлт оруулах чиглэлээр боловсролын амтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гэлээ. Дэлхийн зүүн Good Neighbors гэдэг олон улсын байгууллагатай хамтраад энэ павильон гаргасан байгаа. Энэ павильоноор дамжуулаад бид нэр уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол энэ чиглэлийн одоо мэдлэг мэдээллийг хүүхдүүдэд олгохын ач холбогдлыг бас олон нийтэд түгээж байна. За дээрэс нь яг манайх налах дүүрэгт яг энэ хүүхд рүү чиглэсэн хүүхдүүдийн уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олгох. За дээрэс нь одоо мэдээллийг авахаас гадна өөрөө гар бие оролцох боломжтой юм төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ газрын доройтол цөлжилт бол хүүхдүүдийн амьдралд маш их нөлөөлж байгаа. Зөвхөн хотод хөдөө орон нутагт төдийгүй хотын хүүхдүүдийн амьдрал гэсэн нөлөөлөл нь хүнсний аюулгүй байдал, за байгаль орчин, за цаашлаад усны одоо хангамж, усны эрүүл ахуй, за цаашлаад одоо тэр хүүхдүүдийн эдийн засгийн болон ирээдүйн амьдралын түвшин ямар байх вэ гэдэг дээр нөлөө үзүүлэх маш чухал асуудал учраас бид нар бол хүүхдүүд энэ үйл ажиллагаанд оролцох нь маш их ач холбогдолтой юм а гэж үзээд ингээд хамтдаа оролцож байгаамаа. UNCCD COP17-ний
COP17 хурал дан ганц байгаль орчны асуудлыг хэлэлцэх талбар бус Монгол хүүхэд залуучуудын дуу хоолойг олон улсад хүргэх түүхэн ач холбогдол юм а. Үүний хүрээнд дэлхийн зүүн олон улсын байгууллага, хүүхдийг ивэх сан болон манай байгууллага хамтран нөлөөллийн аян өрнүүлж үйл ажиллагаа болон хүүхдүүдийн хэрэгжүүлсэн жишг туршлагын төслүүдийг олон нийтэд танилцуулж байна. 내일의 우리의 미래라고 생각합니다. Түүнчлэн COP17 ба хурлаар дэлхийн зүүн олон улсын байгууллага газар ба хүмүүс өдрийг зохион байгууллаа. Энэхүү өдрөлийн хүрээнд дэлхийн зүүнгийн олон улс дахь шилдэг туршлагууд болон Зүүн Азийн бүсийн техникийн шийдлүүд, газрын нөхөн сэргээлтийн аргачлал, Гонконг хэддийн их дээд сургуулиудын олон улсын туршлага болон Монголд хэрэгжиж байгаа төслүүдийг олон нийтэд нээлттэй танилцуулж байлаа. COP17 талуудын бага хурлын хүрээнд танилцуулсан бэлчээр аппликейшн нь Монгол орны бэлчээрийн далхлалт, цөлжилтийг бууруулах болон малчдын оролцоотой байгаль хамгааллыг дэмжих дижитал шийдэл юм. Тус аппликейшнд оройтсон газрын өгөгдөл болон хяналтыг шин шатанд гаргахын зэрэгцээ малчдад ногоон санхүүжилт олгох ач холбогдолтой байна. Бэлчээр аппликейшны газар зохион байгуулалт Геодез 600 ерөнхий газар 2024 оноос хойш хөгжүүлжээ. Тухайлбал фото мониторингийн судалгаа хийдэг 5300 байршилд ашиглахын зэрэгцээ өнгөрсөн оноос эхлэн Сүхбаатар Завхан аймгийн 600 гаруй малчдад туршилтын журмаар хэрэгжүүлсэн байна. Товчхондоо бол фото мониторингийн мэдээллийг хиймэл дагуулын зураг, хиймэл оюун болон малчдын мэдээлэлтэй нэгтгэн бэлчээрийн төлөв байдлыг илүү өргөн хүрээнд хянах боломжийг бүрдүүлжээ. Малчдын хувьд энэхүү аппликейшнийг бэлчээрийн газрын мэдээлэл оруулж ашиглахаас гадна цөлжиж доройтсон газруудын мэдээллийг харж бэлчээрээ сонгох боломжтой. Үүнээс гадна малчид ногоон санхүүжилтад хамрагдаж мөн цаашид хөгжүүлэлтийг нүргэжүүлснээр малчдын үйлдвэрлэл орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэлээ. Газрын даамлуудын хийж байсан энэ үйл ажиллагаан дээр нэмээд малчдыг одоо оролцуулъя. Малчид өөрсдөө ухаалаг гар утсаа ашиглаад энэ аппликейшнаараа дамжуулаад бэлчээрийнхээ мэдээллийг манай сервер рүү эдгээчихье. Тэрийг одоо бид энэ хиймэл дагуулын мэдээ болоод хиймэл оюун ухаанаар одоо тэр мэдээлэл дээр нь дүүн шинжилгээ анализ хийгээд тэгээд тухайн бэлчээр малчны одоо үлгээсэн тэр бэлчээрийг үнэлж малчинд одоо буцаага тэр мэдээллийг нэмдэр боловсруулж өгөх ийм ач холбогдолтой. Нөгөө талдаа малчид одоо арилжааны механизм үү энэ ногоон энэ доктортой бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх зорилгоор ногоон санхүүжилттэй одоо ийм их усүртэй ийм зээлүүдийг авч байна. Энэ зээлийн хэрэгжилт нь ямар байгаа вэ гэдэг тэрийг бид нар бас давхар хянах боломжтой. This is a very innovative system. Энэхүү бэлчээр аппликейшн малчдын уламжлалт арга барилыг шинжлэх ухаан болон технологитой холбож байгаа онцлогтой. Эрүүл бэлчээр бол хүнсний аюулгүй байдал болон малчдын амжиргааны гол их үүсвэр. Гэтэл доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх үйл ажиллагаа хэрэгждэгч үүнийг хянах хяналтын систем сул байдаг. Тийм ч учраас бэлчээр аппликейшн хяналт болон өгөгдлийн хамгийн зөв шийдэл юм а. Үүнийг цаашид хөгжүүлж малчдын орлогыг нэмэгдүүлэхэд ашиглаж болно. Ahead of the curve. Манай улсын нийт бэлчээрийн газрын 80 гаруй хувь нь газрын доройтолд орсон. Энэ нь 300 мянга орчим малчдын амьдрал төдийгүй нийт хүн амын хоол хүнсэнд хүртэл сөргөөр нөлөөлж байна. Ийм цаг үед бэлчээрийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээлтийг хянаж үр дүнд хүргэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлагатай болсон. Бэлчээрийн төлөв байдлыг тухайн нутагт ажиллаж амьдарч байгаа малчдын оролцоотойгоор тодорхойлох чухал. Үүнд бэлчээр аппликейшн жишг туршлага болж байгааг олон улсын төлөөлөгчид COP17 бага хурлын үеэр онцоллоо. Риогийн 3 конвенцийн зорилтыг газар дээр нь бодитоор хэрэгжүүлэгч гол тулгуур нь байгаль хамгаалагчид боловч тэдэнд нийгмийн баталгаа, бодлого болон техник хэрэгслийн дэмжлэг нэн шаардлагатай байна. Амтнаас эхлээд хууль бус ашигт малтмалын зөрчилтэй нүүр тулж эрсдэлтэй нөхцөлд ажилладаг байгаль хамгаалагчид өнөөдөр машин техник, нийгмийн баталгаа болон бодлогын дэмжлэг нэн шаардлагатай байна гэлээ. Устай нуруу бол дэлхийд зэрлэг адуу буюу дахийг хамгийн амжилттай сэргээн өвтгшүүлсэн газрын 1992 онд анхны 15 дахийг Монгол тавчирснаас хойш өдгөө устай нуруунд хэдэн зуун дахь зөрөглөн нутаглаж байгальдаа өөрөө өсч үржих хэмжээнд хүрээд байна. Ийхүү дахийг Монголын нутагт анх суурьшуулах үеэс өнөөдрийг хүртэл байгаль хамгаалагчаар 23 жил ажилласан лавгдорж ингэж ирж байна. Тэгээд би чинь экологч байгаль хамгаалалт мэргэжилтэй экоз байгалийн менежментийн сургуулийг энэ экологч байгаль хамгаалагч мэргэжилээр төгссөн. Зоотехник мэргэжилтэй болохоор бас энэ тахиг гэдэг амтны нотгошод хамаагүй бидний миний мэргэжил хамаагүй ойр байхгүй. Тэр чинь зоопаркаас авчирж байгаа амт чинь бас тухайн газар нутгатайгаа бас дасан зохицоогүй байгаа бас нэг
энэ одоо амтнаас махчаатнаас бие хамгаалах чадваргүй. Одоо бол бүгд одоо өөртөө хамгаалаад сурцсан. Одоо яг энэ хостой нуруундаа төрсэн тийм дахинуудыг нутагшааж байгаа. Гэрийн эзэн адууныхаа өнгө зүс тоо толгойг андахгүй мэддэг шиг хостой нурууны байгаль хамгаалагчид тахийнхаа нэр, ус, гарал үүсэл, нас үсийг цээжээрээ мэднэ. Адуутай эвлэлцүүлж болохгүй, ах дүүсийг нийлүүлж болохгүй гэд их нутагтаа сууршуулж буй шинэ амьтныг харж хамгаалахад бидэнд цаг нар амралт гэж огт үгүй. Ер нь бид нар чинь цастай, шуургатай, бороотой, шараатай ер нь тэгээд өдөр шинэ ядгадгүй ер нь жилийн дөрөв удирдах байнгад энэ байгаль орчноо хамгаалахад зүтгэж явж байдаг. Хөө бол одоо экологч мэрэгчтэй, биологч мэрэгчтэй. Тэгээд энэ хостайнтай ажиллаж байгаа одоо өөр газар бас ажиллаж байгаа судалгаа шинжилгээнд бас явж байгаа. Хэн болохоор бас манайх чинь хостайн зөвшөөрөх газар болно. Эко аялалд одоо байгаль сөргөнөдөөг тийм аялал жуулчлалыг хөгжүүлдэг. Тэргээр өөрсдөө орлогоо олж тэргээр нөө байгаль орчноо хамгаалахад зарцуулдаг байхгүй. Яг тэнд одоо бас ажиллаж байгаа бас. Тхийг сэргээн нутагшуулсан энэхүү туршлаганд Монголын байгаль хамгааллын хамгийн амжилттай хэрэгцсэн жишээ юм. Хүн ба байгаль зэрэгцэн оршихын жишээг хадгалж үлдэх нь зөвхөн хамгаалагчдын бус ирээдүйн хожинч мөн хариуцлага гэдгийг лавгд оржгоо хэлж байлаа. Одоогоор лавгд оржгоо шиг тусгай хамгаалалттай бүсэд цаг наргүй ажиллаж байгаа 500 гаруй байгаль хамгаалагчид байдаг байна. Өмсгөө байсан хувцас даавны үүсэнд Монголын өв уламжлал хээ уулзах шингэн зүүмэл дааван урлалыг амьлуулан уралдаг шин замнал төрийн бас байгууллагын дэргэдэх зүүмэл урлалын хамт олон их дэлхийдээ ээлтэй бүтээлийг уралж байна. Байгаль орчинд ээлтэй дахин боловсруулсан тансаг зэрэглэлийн ноос, ноолуур, торгомсог эдлийн өөдсөөр дахин давтагдашгүй бүтээсэн 130 гаруй төрлийн зүүмэл урлал бүхий бүтээлийг зах зээлд нийлүүлж байгаа юм а. Зүүмэл урлалын хувьд 5 метрийн урттай 4 метрийн өргөнтэй зүүмэл урлал бүхий үлзийхээ бүтээж Гиннесийн рекордын номонд бүртгүүлэх цаашлаад Монголын нүүдэлтийн өв соёлыг олон улсыг таниулахыг зорж байгаагаа онцлоо. Тэгээ нэг удаан бол ковидын өмнөх нь бол бид нар нэг сургалт явуулахад манай нэг сурагч маань одоо завсарлагаагаар нэг хүлжсэн. Яг нэг нэлээд харамссан шинжтэй ярьсан. Тэгэхээр би яасан бэ гэдээ асуусан чинь яа дөнгөж саяхан би хамаг хуцуудаа нийлүүлж байгаа тэргүй хуцуудаа шатаацсан штэ. Яах гэж шатаавэ гэд хэлсэн. Тэнгүүд нь би тэрэнд яг агаад ерөнхийдөө яа бид нар бас нэг ямар нэгэн байдлаар жоохон тэгсэнтэй байгаль хамгаалах үднэс одоо энийг бас нөлөөлөл хийж чадсан байна гэдгийг бодоод бас урам авч ясан байгаа. Тэд зөвхөн байгаль дэлтэй үйлдвэрлэл явуулах зогсохгүй нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмэгтэйчүүдийг чадваржуулах бодит төв нэмэр оруулж байна. Мөн тэдний хувьд COP17 хурлын хувьд Монгол өв уламжлалыг шингээсэн зүүмэл дааван хувцснуудаар загварын шоу зохион байгуулж олон улсын зочдын анхаарлыг татж байлаа. Хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид COP17 хурлын талбайгаас өнөөдрийн 7:10 мэдээллийн хөтөлбөрийг шууд амжуулан хүргэж байгаа лээ. Тэнгэрлэлвэз маргааш өглөөний 9 цагаас эхлэн оройн 20 цаг хүртэл тус хурлыг шууд амжуулан хүргэх болно. Ингээд маргааш иргэн уулзтлаа. Түр баяртай.